За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Золоо шоугийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээ өнөөдрийн зочин маань Эл Падрон овогтой Дон Турито. За сайн уу. Ингээ ачгүй. За тэгэл. За би бол ер нь сошиал өөрийн хувийн сошиалыг ухаад тэгээд юу болсон бэ гэвэл одоо төрөөнөө бүтэн нэрчин юм бэ? Бүтэн нэр Төрбат шүү. Төрбат. Тий. Заасан төрөө гэдэг юм жийсэн юм. Төрбат гэж бол байгаагүй. Тэгээд би юу гэж бодчихсон бэ гэвэл Дон Турито хэм бол төрөө. Тэгэнгүүт нь Дон өөрийнхөө нэг юугаа никнеймээр тайлбарлаад өгөөч. Юу Туриточ болгоо миний нэр ихгүй юу? Туриточ наа төрөө гэдэг шүү. Тэгэл баг бах тэгэл Туриточ гидол энэ дөө гэл ингээл. Тэгээ Турито Дон болонгууд нөгөө нэг би ч нөгөө Багдад регатон амар сонсдог. Тэгээ тийм миний бүр Daddy Yankee, Don Omar гэдэг хоёр бүр гоё артистууд өгсөх. Тэгээд Don Omar-аас нь л за энэ шиг л болно доо гэл. Тэгэл Don-ыг авал тэгэл Don Turito гэл. Nice. Би нөгөө Daddy Yankee-гийн Rompe гэдэг асуулнаг болоос тултлан сонсдог байсан шүү. Rompe бол аимш. Миний хамгийн амьдралдаа анхны сонсч ирсэн reggaeton тий Rompe 2004 онд юм. Rompe. Rompe л гоё да. Тэгээ чиний хувийн мэдээллийг ингээд ухангууд юу хятадд boarding school Baoding-д сурч исэн юм уу? Baoding тийм нөгөө Dunfang Shuang Shuishao гэдэг тэнд 2 жил хагас. Жил хагас болсон уу? Жил хагас болчоод тэр чи 10 жилдээ шүү дээ. 10 жилдээ. 10 жилдээ явж ирчихэл тэгэл эндээ төгссөн гэхдээ энд төгссөн. Энд нэгдүгээр сургууль билүү? Би нэгдүгээр сургууль гэхдээ нөгөө юу төгсөхдөө болохоор TC-ийн лицей төгссөн. TC-ийн лицей төгсөөд. Тэгээ ер нь гэхдээ нэг их хэлгээл явчихдаг л та. Number 1 school in Mongolia. Маа нэгийнхэн гоё. So яа сонирхолтой юм гэвэл юуны яг бүтэн нэр нь хэлхий болдё. Одоо M2C гэдэг нэртэй Московский технический университет сферы информатики эдийн засагчаар 2016 онд төгссөн. Одоо юу минтэд ичнэгээр арай ангаар докторот хамгаалж байгаа. Тэгээ баг магистра тэнд игээд байгаа юм уу яа? Манай Дон Турито одоо хэдэн хэлээр ярьдаг вэ? Би яг сурсан судалсан хэл 4 шттэ Монголоос гадна. Яг нөө Испаилтэй олчулж ийн Португал хэл дагаал юу сурчтэй. Ойлгох дэндөө ойлголцол. 5 юм уу? 5. Тий. Пятно ойлж штэ. Юу пятно. Үгүй одоо залууч нэг хүүхдүүд бүр амар багасаа шууд 3 хэлтэй гарч штэ. Тэр чи маань дүү Орос 14 сурдаг. Тэгээ тэнд очивол Орос хэлтэй, Англи хэлтэй, Монгол хэлтэй ингээл 6-7 настай дүүшээ 3 юм 5 одоо юу биш баг. Өшөө цааш нь сурахгүй л тэгээд одоо 2000 оноос хойш хүүхдүүд бол амар гарахгүй гэвэл тэгж боддог шүү. Ялангуяа хэлний тал дээр бүгд авьяас. Тэг ямар ч акцент төрд бүр ангийнх нь бүртгэл. Бүр би ч одоо Москвад 6 жил ингээд сурцсан байгаа шүү дээ. Бас тодорхой хэмжээгээр тэгэл акценттэй засахын хувьд бол ш. Тэд нар бүр яг өмнө Орос хэлтэй яг бүр тентих юм шиг. Мунд хүүхдүүд лээ. Ер нь Испаилтэй Монгол хүмүүс нь хэр олон мэд. Одоо жишээлбэл манай одоо Фарогийн Бявжаа бол Испани хэлтэй. Мандуул ч бас Испани хэлтэй. Мандуул тийм Кубд сурсан. Куб ер нь барал Кувано гэл тэр чин латин залуу шүү дээ ер нь. Мандуул ч. Хойлоор нэг мандуулыг яриад нөө 2 мандуул байд юм лээ. Хойлоо Кубд сургууль сурсан. Бас Кубд юм уу тий 2 л гэж сонссон шүү дээ. Испаилтай монголчууд зөндөө шүү. Ер нь бол зөндөө ч хийжтэй тийм амар их хүчсэн юм байгаа. Тэгэл бид нар ч нэг Наска гэдэг нэг Перу ресторан бид чинь тэндээ цуглана хагасанд хөөрхөн тийм латин бар хийждэг цугларчдаг. Тэгээд Перугийн дараа нь яри би бас юу асуух гэсэн бэ гэвэл Дон Турито яаж DJ болсон бэ? Тэр зүрхээ хаваалцаач. DJ ч Москвад би DJ болсон юм аа. Би ч нөгөө Москвад ивент зохиодог байсан. Тэгэл латино пари тэнгуүтээ нөгөө нэг хипхоп пари тэгээ монголчуудын бас ингээ тийм ер нь бол яг ивент зохиодог байжгаад тэгээд DJ чинь тэнд бас хөөрхөн өмнөтэй. Яг өөрөөсөө нэг бид нар нэг газар нэг нээсэн баггүй юу? Газар нээж мэгээд тэгээд тэн дээр яасан чинь ер нь ягаад оролж иж болохгүй юм ч бодвол тэгэл хамгийн анх шууд 200 ирсэн. Маа DJ хоцроод би ч юм болох нөгөө дуу амар их сонсдог. Компьютер дүүрэн дуутай л байсан. Тэгээ нэг Serato-гийн програм байсан. Тэрэн дээр нь контроллерыг холбож байгаа л за дууны араас дуу тавиад үзье. Тэгсэн чинь хүмүүс амар гоё хүлээж аваад анхных ч миксийг авах юмгүй байгаа шүү дээ. Тэгтэл болохоор юм байна. Тэндээс айгүй гоё тийм нэг кайф авсан байхгүй би бүр.
Тэгэл тэнэс эхлээл баг багаар суралцаал дийж болсон доо. Москвагаас эхэлтэй юм байна уу? Москвагаас эхэлтэй юу? Тийм, Москвагаас эхэлтэй. Зөв. Тэгээд тэгэхээр эхлээд ивент зохион байгуулад тэгээд дараа нь одоо яг ивент зохион байгуулж байгаа болохоор одоо хэрэгцээгнээс болоод DJ болсон байна. Тий. Тэгээд RNG event RNG нэг Russian New Generation гэдэг би нэг Maruf гэдэг найзтайгаа бид хоёр ингээд за ерөөс ингээд яг ингээд юу вэ? Тэр үуч нэг ивентэд нэг хэвийн л болсон байсан байхгүй. Тэгэл шинэ дуу New School амар хүчтэй гарч ижсэн үуч тэр чинь. Тэгээ New School тавихгүй тэгэл Old School-ээ тавиал эсвэл тэгэл нэг дээрийн попсаага тавиал аль паринч гэсэн. Тэнгүүл яг шинэ юм яа New School-ийн тавь. Тэгээ өөр ингээд Оросоос гадна өөр зөндөө ингээд Европт ямар дуу хийд болж ин юу гэж тэдний голтууд төлхөө тавья гээл. Тэгээд RNG гэж шинэ юм гээл New Generation гээл RNG-г Maruf битээр хоёлаа эхлээд тэгэл баг 10-аад залуу сүултээ болсон баг шүү. Тэгэхээр ивент stand up comedy чинь бас л одоо ивент зохион байгуулдаг одоо open mic ч юм уу ямарваа юм дээр одоо хүмүүсийг татах ингээд та нарын ерөнхийдөө арга барил юм хүмүүсийг яаж татдаг байсан? Хөгжмөр л ер нь голдуу татдаг байсан шүү дээ. Яг нөгөө нэг бидний нөгөө нэг сонсох дуртай хөгжмөөр сонсдог хэдэн залуучууд байсан. Тэгээ маа нөгөө нэг юу н Африк нэзүүд айгуу тийм дуртай. Ерөөс хөгжмөр л бүх төрлийн хөгжмөнд бараг тавьдаг байсан шүү дээ. New School тавиад хажуугаар нь Латин Америк үзүүж регатон тавиад. Тэгээ монголчууд ирэх юм бол монголтон тавьчих. Тэгэл хөгжмөр л голдуу яадаг байсан юм байна. Тэгээ манай промотерууд бас сайн байсан. Айгуу хөдөлгөөнтэй залуучууд. Промотерууд нь тухайн үед одоо жишээлбэл ивентүүдэд яаж сурталчилдаг байсан? Контакт юм уу, Facebook юм уу, эсвэл одоо Америкт чинь жишээлбэл одоо comedy ивентүүд ч юм уу промотерууд нь яг годомжин дээр зогсонгуудаа хүмүүсийг одоо юу лифлет барайл тий. Facebook-оор бол нэг явдгүй байсан шүү ер нь. Контакт биш тань VK-ээр айгуу явна. Тэнгүүтээ манайх ч нэг Рүдэний оюутнууд голдуу манай промотерууд. Тэнгүүтээ бас нэг юм флайер дээр тараадаг л байсан. Тэгээ нөгөө тэндээ нөгөө нэг олон найз мэйзтэй зарим нь одоо ингээд жижиг ингээд хувц зардаг ч юм уу те ингээд контакт ихтэй хүмүүс. Тэгээ зарим нь бүжгийн багш магш тэгэл гол нь нөгөө нэг парийн дуртай хүмүүс яг гой пари зүв парид чаддаг. Тэгэл тиймэрхүү ер нь сургуультай жоохон олон танилттай юм. Тиймэрхүү хүмүүс л айгүйхэн татж авчирдаг байсан. Тэгээ дунджаар ер нь бол хамгийн олон хүнтэй пари хэдэн хүн байх вэ? Ер нь бид нар чинь нөгөө оюутнууд шүү дээ. Оюутнуудын пари юм чинь их байхгүй шүү. Тэгэл газар нь ч гэсэн амар том газар хийж байгаа. Бид нар яг нөгөө манай ивент манай промо юунд ороод нэг одоо багийн нэг хэсэгт ороод бид нар хийсэн 1500 үнэтэй нэг тийм юм Rothschild газар хийж ирсэн. 1500 үнэтэй. 1500 үнэтэй. Тэнд ихтэй нөгөө бүх төрлийн нөгөө international party маяг юм баггүй. Тэнд 1500 үнэтэй хийжсэн. Яг бидний бие даасан гэвэл 300 байсан. Тэгээ хамгийн сүүлд яг RNG-гаар хийсэн юу гэх юм бол Москвад Luminoгийн тоглолт тэр бол рекорд нь баг хийсэн байна. Юу нь л үүдэнд цугласан мөнгө төгөр юм уу ч гэсэн бүгд л Luminoгийн тоглолт чаалц. Luminoгийн тоглолт чинь нөгөө Lumino ч амарлаг финт бүх монголчууд нь баг ирж байгаа. Тэгмүүд хайлмаг буряад туа бүгдээ Монгол туурхтууд нь бас ирчихэж байгаа. Тэгэл орсууд ч бас ирсэн ямар хамтлаг байдгийг гэж харж үзэл. Маа тэр нэг он ч гэсэн ирэл. Бүгсээр ил. Luminoгийн тоглолтыг хэдэн онд зохион байгуулж ирсэн? Ой төгсдөг жилдээ штэ. 2016 онд юу? 12 сарын 9-нд штэ. За одоо Москвад ингэ зөндөө гоё юм хийчлээ. Гэтэ яг нүуний сүүлийнх нь яг ингэ Москвынханта бэлэг бол яг тэр бол нөгөө монголчууд нөхгүй. Яг бэлэг болгоё даа гэл ямар ч ашиг юм биш юу биш зүгээр яг Lumino амтлах тэр үед чинь нөгөө нэг Европоор ингэ нөгөө аялын тоглолт хийжсэн. Тэрийн л яг ингэ Москвагаар ингэ яач нэг тоглолтоо хийчихээл. Тэгэл тоглолтын нэг л айгүй амжилттай гоё тоглолт. Тэр бол миний хийсэн баг хамгийн гоё юм нэг баха. Уур амьсгал аим шиг тэр бол. Вау. Тэгээ яг ивент дээр нь бас эхлээд өөрөө DJ хийж агаад тэгээ дараа нь Lumino тоглосон яасан бэ? Йоо тэр бол би DJ хийчихсэн байхгүй. Бас хийжсэн л. Тэгсэн чинь маа зоолоох чи жихэн яадаг байхгүй. Lumino-гийн DJ шүү дээ. Тэр нүн жоохон хипхоп уур амьсгалтай болохоор хипхоп тоглоод би бүр анх зоолоох гараад вау гэсэн юм чинь. Дундуур нь 30 минут завсарласан 2 хэсэгтэй тоглолт болоод. Тэгээ зоолоох гараад хипхоп тоглож байгаа байхгүй. DJ золоо шүү дээ. Одоо манай минтийн. Тэгэл яг тэр 30-нд би бол зүгээр нэг хажууд нэг хараа зогссон шүү дээ. Ихэндээ би ч юм за би ч бас те Москвагийн дон төрөд DJ мижээд Lumino-гийн DJ-тэй гарна маа. Юу бурхан. DJ зүгээр багшилтын бууст бурхан. Тэгэл золоо гараад ямар гоё яг юм болно даа гэл. Ахаас амар inspiration. Би тэр тэдэртэй танилцаад ингээл гоё яваач гэсэн ингээл дотор ингээл золоох яг зөвхөн тэр 30 минутын сет.
Old school set нь амар гоё. Тэг би бас яг origin сая нөгөө юуны минтийн сет байгаа штэ яг Facebook пэйж дээр тавьсан. Миний сет тавьсан тий. Тэр сет надад маш их таалагдсан. Би яг өчтөр гэрээд ирүүлж байхдаа бол яг гоё Bluetooth speaker-ээ тавиал тэгээл сонсч надад амар таалагдсан. Ягаад гэвэл амар өрмөд санагдсан. Ягаад гэвэл жи гоё одоо тэнгэлт хүрээлэнгийн тэнцээ нэг bike skate shop-ийн skate park-ийн тэнцээ гадаа сайхан DJ хийгээл эсвэл би өдөр дугуй унж байгаа хүмүүсийг өрөвсөлдөө байга ингээ тойроод байдаг. Тэр чинь хөөх юм нэг тойрохтаж өөрс нь гоё юм хуу өөрсдөө тэгэл дугуй гондал happy л байгаа шүү. Тэрнээс тэр дугуй зориуд баруун ирэх мэрэг чи зориуд намайг тойрж ирэх мэрэг тийм байхгүй л үү. Тэгэнгүүтээ электро хөгжмөөр эхлэнгүүд нь сүлд нь гоё сүлд нь орс хипхоп скриптоны дууг нэг дуу тавьсан шиг санагдсан. Тэгэнгүүт нь дараа нь бас герман хипхопт яваад байгаа юм шиг надаа Монгол амар гоё өрмөд нэг тийм юу хөгжмөр аялж байгаа надад тийм гоё мэдрэмж төрсэн. Яг нэг тийм л уг нь зоригтой яасан баг. Хаусаар эхэлдэг нь юу би ч нөгөө нэг голдуу нөгөө минтэд хипхоп яд нэг хаус байдгүй. Тэгээ хаус хөгжмийн сүүлийн үеэс амар судлаад ер нь хорхосоод байгаа. Тэгээ бас би ч бас нэг хаустай шүү. Тэгээд бас нэг хаус хөгжим сонирхтой шүү гэдгээ яг нэг жоох яг 10 хэдэн минутын хаусаар эхэлсэн зориуд. Манайд болохоор хаусаа битгий гэж чи зүгээр л хипхоп voice ул trap тавиа. Reggaeton мэрэггүй зүгээр л тэгээ тавингууд би бүр зүрсээр байгаа. Эхний 10 хаус байна. Хаусаас нь транзишн хийж хипхоп руу орноо. Тэгээ нөгөө нэг тэр чинь нөгөө нэг амар асуудалтай юм биш нэ копирайт юм. Тэгээ яг гой гой дуунууд тавих гэхлээр нөгөө нэг болохгүй цаанаас нь дууг нь хаачдаг. Тэнгүүд амар бодож юм за юу тавих вэ копирайт нь гайгууд уу. Тэнгүүд нь өөрөө микслсэн бохгүй. Зүрх акапелла байгаа шүү дээ. Тэнгүүд бөмбөр хоёрын залгаад санааг нь золгох гэсэн. Тэнгүүд нь тэгж микслээд бэлдээд тэр миксүүдэл тавьчихсан. Тэнгүүдээ Австрид юу явж байгаа ринг залуу нь тэр дуу явж байгаа. Бас тийм шүү ер нь яг ч үтсэн байна. Жохон интернэшнл Европ trap оруулах гал. Яг хамгийн сүүлд яг төсгөлд нь яг бүтнээр үзэж байгаа хүмүүстэй зориулаад бас Жакултай хамтраад Дон Хуанад болсон. Тийм Дон Хуанад болсон Жакул дээр анхны дуу. Жакулт юу нь баг миний анхны дебют баг. Анхны дебют аа? Тий. Бас нэг 2015 онд бас нэг дуу гаргасан билээ тий. Тэр чинь дээр яг нөгөө нэг найзуудаараа л ягаал тэг чи одоо бүх л манай чинь бүгд л юу нэг хипхоп үгэл дээр рэп сонирхдаг тэгэл. Гүр яг тийм амар гаргаж маргасан юм бол бас байгуу шүү дээ. Дебют гэх юм бол Дон Хуан л. Дон Хуан дууг би бол анхны удаа сонсоод бүр тэгэхээр вау гэдэг мэдрэмжсэн. Ягаад гэвэл тийм одоо латино тэр уур амьсгалыг бас зүгээр нэг испани хэлээр үгэлж байгаа нь бас кул а тэгсэн мөртлөө монголоор өглөхтэй флоу чинь бас амар онцгой байсан. Баярлалаа. Жигүүр нэг сууж ийн үрийн дараа ингээл амар өвөрмөц флоу байсан шүү нэрэ. Nice. Яг тийм одоо шин одоо fresh vibe-ыг бол би бол зөөхөө мэдрээ тэгэл би дотор болж ирсэн би нэг дон төрөдөд нэг сайхан ярилцаа танилцаад подкаст хийж бодож ирсэн. Тэр дууг бүтээх яаж яагаад одоо Дон Хуаныг бүтээс ер нь хизэнээс хойш буцаад одоо DJ-с гадна бас дуу хий гэж бодсон. Санаа нь яаж гарсан юм? Юу Жакултай ярилцж байгаа л байсан. Бид хоёр ч яасан юм аа. Золоброгийн хорим дээр анх танилцж ирсэн. Айгуул нэг ганхан хосолтой залуу байл. Тэгэл энэ нөө Жакул юм байна даа гэл. Тэгээ минтэд бид хоёр ярьж байгаа танилцсан байж байгаа, найз болсон байж байгаа. Тэгээ хоёулаа нэг дуу хийдаа гэж яриад. Тэгээд яг он гаргаад штэ Дон Хуан чинь. Тэгээ чи корона гэл клабууд бүгд хааж маацсан. Тэнгүүд нь за одоо DJ нэг ер нь бас нэг өөр тий юм хийж үзье даа гэж бодоод. Тэгээ Дон Хуаны битийг Жакул надраа явуулсан байхгүй. Тэн дээр Дон Хуан гэж ер нь нэг иймэрхүү нэг клабын тий нэг тиймэрхүү дуу яа нэг 70 хэдэн BPM-тэй. Тэгэл Жакул яагаад битэрж өгүүдээ бичил студиудээр уулзаал. Тэгэл гарцсан ш тэр дуу газар дээр. Нэг удаагүй. Яваас л ер нь бол яг коронавигийн үеэс бас сонсогчдын бас хүрийг тараасан шүү. Хүрээ тар. Тэр авир илүү хөлцсөн. Мэдгүй би яг ингэ нэг анхны бичлэг ч юм уу амар сүлд нэг сонсохоор яагаад гэдэм бэл шүү. Энэ дээр ингэсэн болов уу, тэн дээр тэгсэн болов уу гэл. Тэгээд гэдэм бэл шүү.
Юу нэг гэж байгаа юу гэдэг юм лээ. Би одоо үгийн сайн санахгүй байна л да юу лээ. Явакандо Динеро юу гэдээсэн блэ. Динеротой раймлаад байгаа 2 удаа хэлээд бишээ нэ. Estecando Dinero жилөө. Донхон дээр үү? Тий Донхон дээр. Аль нь юу юм? Явакандо Mi objetivo es hacer dinero. Ми дахиад хэлдэ. Mi objetivo es hacer. Mi objetivo hasta dinero, mi objetivo hasta dinero. Яг dinero гэдэг мөнгө гэж байгаа mi objetivo. Тэгээ мөнгө бол плантай л гэлт. Тиймэрхүү л. Дон Хуан тэгээс юу асамэр гоё дошоо Сикарио. Сикарио дээр ч юм бол бит хоёр Дон Хуаны дараа шүү дээ. Тэн дээр одоо би бас арай өөр болсон шүү дээ. Тэгвэл өөр юм хоёул ингээ гоё дуугаар. Сикарио гэдэг нэг юу шүү дээ. Хитмэл гэсэн үг шүү дээ. Гэхдээ амар чухал бурхан нэг даалын тал биш. Дуугаараа гоё те. Өстө бүр алаа ичгээл. Сикарио тэгээд клипэн дээр нь айгу яасан юм. Уг нь амар тийм сүртэй нэг тийм зохиол мохиол бичээд. Тэгжсэн за арай хитэрчих юм шиг байна тэгээд. Тэр өш юу яг Сикарио ч нэг нь болох нь картелийн талын. Хоёр дүрлээ бааш. Нөгөөд нь болонгод Убен юу DEA гэдэг үл англиар те. Сурал Убен гэдэг. Энэ ажилтан хар юутай нь хоёр ажилтан. Эсрэг хоёр дүр байхгүй. Тэг нь одоо хар тамхины одоо Сикарио нэг DEA. Тэний ажилтан болол нэг тийм дүртэй нэг тийм. Одоо Сикарио тийм миний дуртай дуу нь юу нэ Сикарио. Донхоноос илүү би Сикарио дуртай ш. Тэн дээр Жакул шал өөр Жакулыг өөр л санагдчих надад. Надад бол хоёулаа амар юу хоёулаа өөр vibeтэй тэгсэн мөртлөө амар cool ялангуяа одоо тэ мөнгө байна раката. Тий дахилтан дээр нь тэгсэн шүү дээ. Жакул ч шууд тэрийг бөмбөгтэй иччих юм чаа. Тэр надад цайлт ич наатах одоо иччих гэл. Тэгэл дахилтан тэр нэг бүү якаж явах нэг хэл гэсэн тиймэрхүү утгатай шүү дээ. Тэгэл газар дээр бүү яка тоглоол үгэн дээр нь тоглоол. Ус амжсан чихэнд одоо наалдаастай. Гайгүй юм. Тэгээ өөр ингэсэн бас нэг дончтой байгаа тэгээд нэг төөг 18 чинь бас гоё бийдэг шүү дээ. Тэр өстэй авьяасны залуу үлээ. Тэний ер нь явуулжсэн битүүд нь амар гоё битүүд байдаг шүү дээ. Төөг 18 тэр бит нь л дээ. Гоё. Мундаг залуу. Club Banger мангастай нь бол ярих юм байхгүй. Зү. Би бас чамаас нэг юм асуух гэсэн мэй гэвэл ёо би сүүлийн нэг YouTube дээр нэг DJ гэж химбэ гэд видеонууд үзсэн. За. Тэнгүүд нь чиний хувьд бол яг DJ гэж яг ямар хүнийг ямар одоо томьёотой бай DJ. Эврасэл. DJ гэж юу? Чиний хувьд яг DJ гэдэг томьёоны ард ямар юу идэг ямар хүн бэ? Вау, наачтай. Эврас юус бодчихаагүй шүү дээ. Би яг нь дуртай болохоор л хийдэг. Гэхдээ DJ гэдэг юм чинь амар тийм юу юм бэл шүү дээ. Нэг хамгийн ихэд нэг хүмүүстэй зориулж байгаа шүү дээ. Хүмүүсийг айгу гоё болгодог. Өчмөө тавьдаг. Тэгээ юу хин би нэрнээс сайн бодож байгаа юм байна. Ер нь гэхдээ сайн DJ бол ингээл хүмүүсийн ингээд дуртай дууг нь сонсохын ингээд дуртай дууг нь тавьдаг те. Бүр яг мундаг бүр DJ бол яг хүмүүсийг сонсох хэрэгтэй гэсэн дууг нь тавьж өгдөг. Хүмүүсийн зүрх сэтгэлд нь айгу тийм хурж чадчихж тэр юг одоо тэр crowd-ыг ингээд баазжээж үний яад бол тийг санаж би өөр дээр л авчилээ те. Би DJ дээр гарна штэ. Тэнгүүд яг DJ дээр дон төрийтэй хөгжмөө тавиад эхэлж штэ. Тэг хүмүүсийн ингээд crowd-ыг ингээд гой дуугаараа бацж штэ. Тэгэл хаашин тул хаашин хөдлөж болдог. Амар тийм нэг эрхэмтэй ч болсон юм санагдчих саримтаантай. Яг нэг тийм нэг гой мэдрэмж байт юм а тэр нь бүр яг тоглож яхад л нэг авдаг хүмүүс чам руу ингээл те. Оо гой дуу тавьж шүүл чиний яг нэг одоо би нэг дуунаас нэг мэдрэмж авч байгаа штэ. Нэг дуу сонсоод гой мэдрэмж авч байгаа штэ. Ерөөсөл бид яг тэрийг авсан тэр мэдрэмжэл хүмүүстэй зур хуваацах хүсдэг байхгүй. Яг миний авсан энэ мэдрэмж энэ хүмүүс ингээд надтай ингээд те нэг хүнд мэдрээсэй гэл тэгээд мэдэрч юм л амар гоё тэр ер нь бол гоё шүү. Өөрөөр хэлбэл чиний постлсан кодыг хэлээ. If there would be no music, life would be a mistake. Хэрвээ амьдралд хөгжим байгааг бол тэгвэл амьдрал алдаа байх байжээ. Тийм шүү. Хөгжим чинь нөгөө хүнийг бас босгож ирдэ шүү. Босгоно. Хөгжим бас босгодог юм байна. Хөгжимгүй амьдрал өдөртэй. Тий. Би юу гэж анзаарсан бэ гэвэл нөгөө DJ юу идэг вэ би бас тэрийг ойлгохгүй л үзсэн. Яг л хүмүүс чинь ингээ хараад одоо техник дээрээс DJ-г хараад ингээл тэнгууд нь бас амар ур чадвараас шаарддаг юм байлээ. Надад нэг коммент таалагдсан. Тэрний юм гэвэл сайн DJ бол одоо яг
нөгөө тэ smooth transition эсвэл юм одоо техникийн ур чадвараас илүү Тий. яг зөв үедээ зөв хөгжим тэм тавьдаг одоо тийм мэдрэмжтэй. Аха. Тэгэж би надад энэ комментиг уншингууд нь бас илүү тийм ойлгох төхөн байснаа. Дээрээс нь мэд бас YouTube дээр сонирхолтой бичлэгүүд байгаа одоо best DJ transitions ч үлээ. Тий. Тэр чинь бас нэлээд амар чадвар шаарддаг юм байл шүү дээ. Яг одоо нэг дуунаасаа нөгөө өөр дуулуу одоо шилжих тийм шилжилтүүд. Тийш transition айгуу чухал шүү ер нь. Transition mix зүгээр mix ч айгуу тийм цэвэрхэн mix гэдэг чинь гоё л идэв шүү дээ. Transition чухал. DJ юу асуулаа? Сая юу ярьсан бэлээ. Одоо DJ-ийн одоо ур чадвар гэж хэлэх юм уу? DJ юу гэж одоо ингээл DJ гард нэг тоглолоо шүү дээ тий. Тэнгүүл ер нь бүхэл юм ажиллаж одоо жишээ нь ингээл хөгжим дээр гараа ажиллаж байдаг тий. Энэ чихэн дээр ингээ микслэн шүү дээ чихвчээр миксл ингээл чих ажиллаж байдаг. Тэнгүүд MC хийж байгаа бол бас ингээл ам ажиллаж байдаг тий. Хамгийн гол нь crowd control тий. Хүмүүсээ ингээд тараач гой барайл тэгэл гой дуунуудыг араас тавих гойж. Ер нь бүхэл мэдрэх ажилт юм шүү дээ энэ дэр чинь. Ер нь бол тийм шүү. Тэгээ бас л ер нь клуб DJ ингээд тоглонгууд нэг сет ер нь нэг DJ-ийн сет нь ямар хугацаатай байдаг ер нь бас тийм стандарт гэж байх уу? Янз. Яаж гарахаас бид нар бол хоорондоо одоо шинэ билетээр гол заланд ажилладаг заяа. Бид хоёр бол нэг цагаар л ячдаг шүү дээ. Цагийн сет гээл ээлжлэл тэгэл явчихдаг гэсэн шүү дээ. Бид хоёр яг 30 аарч гарсан болно. Тэгээ яг яамаар өн тэгэл гарч шүү дээ. Тэгээ Don't Worry маань ер нь жишээлбэл нэг цагийн сет тоглохдоо тэр чин хідэн дуу орох тэгэнгүүт нь тэрийг яаж одоо юу боддог одоо жишээл плейлисттэй бэлтэн л дээ. Ерөнхий нэг плейлист бэлтгэсэн байгаа шүү дээ. Ерөнхий дуунуудаа ангилсан, хипхоп дээр нэг хэдэн юу ангилсан, тэгэл хаус дээр цаа ангилсан байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол яг бэлдсэн юм а тавьдаг байхгүй. Хүмүүсийн уур амьсгалыг харж байгаа л би бол тавьчихдаг шүү дээ. Хүмүүс яг юу хүсэж байна те. Энэ хүмүүсийн бүжиг хөдөлгөөнөөс нь харагдаад байдаг шүү дээ. Хаус сонсдог хүмүүс нэг өөр бүжиглэдэг байхгүй. Хипхопод нь бас арай өөр бүжиглэдэг. Яг бүжгийн хөдөлгөөнөөс нь шүү дээ. Аль нь их вэ ингээл анзаарж байгаа л. Тэгээ яг хэрэгтэй ер нь яг сонсомоор энэ масс юу сонсомоор тэрийг тавьчихна. Заримдаа өөрийнхөө тамир байгааг тавина. Янз. Тэр бол янз яг бэлтцсэн юу бол бас байдгүй юм байна. Ерөнхий эдэмтэй. Гэхдээ нэг хит туунууд байгаа шүү дээ. Ямар ч тэрийг хизээ тавьсан байж л байдаг. Тэдний запаст нэг тийм айгу амьд ордог байхгүй. Жишээ нь халтур малтур шинэ жилүүдийн үеэр нэг тиймэрхүү дуунч амар амьд орно шүү дээ. Янз насны хүмүүс байгаа юм чи панк л тавьчихдаг. Тэг би бас юу гэж бодож ирсэн бэ гэвэл бас нэг төрлийн stand up comedian-тай төстэй өгж бодог. Ягаад гэвэл stand up comedian чинь тайзан дээр гарангуудаа хамгийн түрүүнд үзэгчдээ өөртөө татахын тулд хүчтэй орох ёстой. Тэгэнгүүт нь бас дунд нь одоо тий жоохон ингэнгүүдэд бас төгсгөлтөө чанга тэгэнгүүт нь тийм юм бас яг байгаа. Тэр чинь бол яг би бас яг адилхан нэг эхэндээ орохдоо хүмүүсээ нэг краудаа бацах гад би болохоо яаштай байхгүй. Ерөөдөө жоохон commercial юм хүмүүсийн мэддэг дуу. Тэгээ хийд болоод байгаа дуунууд тий. Тэнгүүд хүмүүс ч өөрөө ирэхгүй нүг мэддэг дуунуудаа бол босоод ирдэг байхгүй. Яг ингэж харагдаж шүү дээ шимитээр байж байгаа тий ингэ суудлууд босоод ирнэ бүгдээрээ эхэндээ тэгж чад. Тэгэл хүмүүсээ ингэж яг нэг максимум нэг мэдрэмж юу нэгээд аюу гой болцсон биш уур амьсгал нь тэрэн дээр нь яг өөрөө хот гэж тавьчихдаг байхгүй. Яг 50 гэсэн дуунуудаа. Тэгээ бас жоох уянгалуулахгүй болохгүй тэгээ дундуур нь уянгалуулна буцаж авч дөргөөн. Яаж л болно дөө. Адилхан юм байна тэрвэр нэр. Бас сонирхолтой байгаас тий. Тий. Тэгээ бас тэр чинь бас хөөрхөн толгой ажиллана. Бас мэдрэмж хэрэгтэй. Тэгээ болохгүй дундуур нь тавиул хүмүүс чинь бас уурлаа шүү дээ. Яа YouTube дээр надад миний нэг хамгийн сонирхолтой бас нэг бичлэг байвал нэг ёо the top DJ fails үтсэ. Яа. Тэрэн дээр нь ямар юм бэ шүү. Ёо топ 10 үтсэ. Тэрэн дээр нь Steve Aoki бүр яасан бэлээ бүр ёо техникс явангуудаа нэг тийм техник хамгийн урд нэг тийм өсөрдөг юм. Ингээ өсөрдөг юм. Яасан тэрэн дээр өсрөнгүүтээ толгоогоор хажуудлын яг тайзан дээр унаад ингээ хөвчсөн. Амар фил байд шүү. Надад Paris Hilton амар таалагдсан. Paris Hilton яасан бэ гэвэл нөгөө юу дууныхын шилжилт нь амар фейлчсэн. Тэнгүүд нь өөрөө амар юуж болоогүй юм шиг амар өөртөө итгэлтэй тэгэл are we having fun гэл тагт шүү аваад шүү. Харин амар яг хүмүүсийг баг анзаарахгүй болгож байгаа хгүй дээ. Тийм үү байд юм. Яг ингээд микс гэсэн дээр жишээ одоо ингээд анх амар тэгдвэс алтах гад юм биш шууд микрофон очдөг гэсэн шүү дээ. Микрофон аваад хааж байгаа юм ярьт юм эсвэл ямар үдийн те как настрын ятрэл. Тэгээ харгалцдаг л байсан. Тиймэрхүү байд шүү фил.
хамгийн амар фейлжсэн нь юу юм? Фейлж одоо явах те. Хүмүүс ч ингэ нэг амар дуу захиалыг ирдэ шүү дээ те. Элдэж н равдгүй их цантай тэр чинь бас юу байхгүй. Учиртай би бол өөр төр амар хаширцсан юм байхгүй. Нэг охин ирэл ингээл би чинь дөнгөж минт ороод удаагүйсэн шүү дээ. Тэгээд эренгүүтээ дуу захиал би бол бүгдийг баг ингээл тавьж ямар дуу эрэхтэй өөрөө сайжаал байвал байхгүй баг татчих гэж тавиал. Тэгээд тэр нэг дунд бүр надад бүр яалч өнө Монголд байгаадсан юм. Яалч байхгүй. Тэгээд чинь миний утсан дээр байгаа. Уцаа өгдөхгүй. Би ч одоо амар л чухмал тэндэл наахны юм чинь тэгэл айтайхан хүмүүстэй гой сэтгэл үлдээч за тавиад өгчээ даа гэл. Тэгэл аавгс болоод залгаал тавьсан чинь пак дундуур нь одоо дээр нь үнийг сайтуудын таг үүдэн ш тэр өвтэй хоромцог.com тэгээд яа би бол амар тэнийг сонирн байдалд бол анх удаа л орсон. Тэр баг DJ Face миний нэг юу мөмөх уу. Ажилд ороод би удаагүй 7 л хонж байгаа шүү дээ. Туршлагагүй DJ. Тэгээд тэр охины дууг уцнаас нь тавиад өгсөн. Тэгээд гисэн чинь тэрнээс хойш вообще бүр жинкаш ямар дууны захиалга авахгүй юу ч яахгүй. Тийм байд шүү нэрэ. Тэг хүмүүс ер нь яадгийг одоо жишээлбэл яг ингээд сэтэ тавингууд нь ёо нэг дуу захиалж болохгүй одоо манай найзын төс дээр байгаа нэг мэдчилгээ явуулчихъя гэд. Тэр үн хэрэг байнг байдаг вэ? Амар их. Тэр бол тасрахгүй шүү дээ. Хизээж тасрахгүй тэгэл. А яг нүн шинжил минжил одоо ингээд урилгаар очиж байгаа юм дүү шүү дээ. Арга хэмжээнд дүү шүү дээ. Тэн дээр нь бол тавьж өгөөд эсвэл бүр өөрөө юм хэлж өгөөд болчихно асуу. Яг минтэр заримдаа ингээд төрсөдрийн минт төрхийг ингэж индэг чинь хойно манайх чинь юу клетэг үүд урсдаг гэдэг шүү дээ. Тэр минт дээрээс тавиад өгч болно. А яг ингээд юу нь бол би нэг авах дуртай шээ тийм үг захиалга. Хаширцсан юм уу яац юм. Хэлгэж гайгуулах. Дууны захиалга бол нэг автар. Mint Club чинь 2014 онд байгуулагдсан. Тэнкс. Mint яг байгуулагдсанаас дараа нь хизээ яг Mint-тэй хамтарч ажилласан бэ? Москвагаас ирээл би яг тэр чинь нөгөө Люминогийн тоглолт болдог жил байхгүй. Золоохтэртэй танилцсан байсан. Москвагаас ирээл 12 сарын сүүлээр ирсэн шүү дээ. Тэгээд тэнч тоглолтын амжилттай болсон ахынд Монголд ирээд би нэг Mint Club-д ажиллаж чи заавал ирээрээ. Би тэр үед намайг юу DJ гэрч шүү дээ. Би MC амир хийдэг байсан. Club MC хүмүүсийн ингээд өргөж юм. MC-тэй бас club ч арай амьд идэв шүү дээ. Тэгээд чи MC тийм нь хүрээд ирээрээ яачаараа үзээрэй. Тэгээд Монголд ирээд тэгээд Mint орж байгаа шүү дээ анх орсч. Ерөөсөө тийм Москвагийн тэр Сохо Rooms дээрээс ямар ч дутсан. Icon Сохо Rooms-с бол амар тийм гоё нэг тийм high class club байсан. Тэгээ голон заалтай. Москвад бол өвсрэл 2 заал байдаг шүү. Тэр нь бол тэгэл зундаа верандал гарч ирдэг болохоос. Тэгэл амар гоё таалагтал микрофонтэй. Майханд MC гэд үзчих гин. Тэгээ хатнаа гэдэг дижитээс MC гэж үзэл. Гүй болохоор юм шиг санагдал. Тэгэл яванда байж байгаа л би 3 дахь жилээс өмнө тий намайг ордог жил чи 3 жилээ байна болж ирсэн. Одоо би Mint дээр 3 жил баг болчихсон шүү. 3 жил бакалавр хамгаалж байна. Бакалавр, магистр. Би чинь зүгээр магистр сурж агаад цаана дундуур нь амралтаар ирсэн байхгүй. Тэгээ Mint дороод тэгээ би нүд хөгжмөдөө айгу сонирхолтой дийж. Тэгэл аав ээж тэл би бакалавр хамгаалсан юм чи яа нэг жил академик авчиг л. Тэгээ нэг жил үлдэхэр ус. Тэгээ тэр жил амар гоё жил. Миний хувьд амар гоё жилүүд ажиллаас амар их хүч аваад байгаа шүү дээ. Дараа жилд Москва явахдаа дахиад академик сунгал одоо сунгастай л 3 жил болчихжээ. Mint бас одоо миний хамгийн дуртай клубуудын нэг ялангуяа манай гадаад найзууд ирэнгүүтээ дагуулж ордог. Тэгээс ерөнхийдөө хэлэх юм бол тэгээ Mint-с хоосон төрүүчтэй гардаг байсан бол тэгт ямар ч хоосон гардаг байлаа. Тэгвэл согтон найзуудаа дагуулж явж илаа да. Ийм ер нь чиний анзаарч ирснаас ер нь одоо Улаанбаатарын клубинг, Москвагийн клубинг ер нь чамд юугаараа төстэд юугаараа ялгаатай санагддаг вэ? Юу? Улаанбаатарын Монголын яг DJ-нэр нь илүү Монголын DJ-нэрийн скил, ур чадвар юу гэдэг юм те. Тэгээ манайх ч ер нь бол хаус зөнхөлцөн шүү дээ. Ерөнхийдөө бол хаус техно те хипхоп нь баг. Тэнд хипхоп арай жоох их хөөж магадгүй. Гэтэл бас deep house тэртэл Монголынх нь жоох илүү санагдаад байд юм аа. А New School яг тэр тал дээр бол одоо бол Москва Secret Room гэдэг гарцсан тэр Дубайн клубын салбар орчсон. Москвад бол одоо бол New School тал дээр яг тийм хууч аргуу гэдээ байсан шүү дээ. Яг тэрний бүр амар төгсрүүлсэн хөлбөр л байхгүй ерөөс Москвад. Тэр тал дээр бол илүү. DJ-нэр бол монголчууд илүү санагд. Би чинь Москвагаас ирэл Москва DJ болсон номер 1 клуб нь тоглосон. Аст ирүүлс даална. Мал ухааны бодсон чи юу вэ? Би баг ирээд дахиад шинээр сурсан шүү дээ. Монголын DJ-нэр скид бол мундаг. Аюусаа.
Тэгээ Монголын дижейнер яаж одоо ингээд мундаг ажиллаж байна. Чиний ажиглалцснаар бол ерөөсөө ийм л юм билээ. Айгуу тийм скил сайтай. Скил сайтай. Өөр одоо юу хэмдэ тэгээ. Орос Монгол хоёр юу ихгүй нь. Монголчууд нь жоох ингээд юу юм бэл ч те. Европ талын яг ингээд Европ стандартын юу барьсан юм шиг л шүү дээ. Оросууд болонгууд жоох Америкийг авчрах гэж байгаа юм уу? Арай өөр үт юм. Одоо ерөөсөө юу ягаал болоо баг уран бүтээлүүдээ сайн гаргадаг л Монгол дижейнер бол доорн гарчинж удаа шүү дээ. Тэгээ уран бүтээл гэж одоо жишээлбэл дижейн дэлхийд танигдсан олон дижейуд эвгүй гэвэл өөрөө нөгөө бит хийгээд тэгээ дуу ихийг хэлж байгаа юм уран бүтээл гэдгээр. Ер нь бол тэрийгэ продюсер өөрөө бүгдийг хийгээл гайд майдаа гаргаал нэг дуучинтай дуулдаг ч дуулахгүй байсан ч болно одоо тэгэл. Одоо яг уран бүтээлүүд гаргаад битпорт руу бөмбөгдөд байхад бол аална л гэж боддог шүү дээ Монгол дижейнерийг. Одоо тэгээд ер нь чиний хувьд одоо ер нь Монголын би одоо жишээл миний анзаарж байгаа би өөрөө Шанхайд нэг жил амьдарч байхдаа Шанхайд бас нэг Ника гээд Монгол дижей Шанхайд тоглодог би сонсч ирсэн яг очиж үзээгүй л дээ. Тийм би үзсэн ш тэр Ника гээд өхний нөө сүүлд нөгөө нэг Мишель Амасон гэдэг лайв болцсон. Айгуу тийм юу л артистизм сайтай. Тэгээд би яг өөрөө тэр нөгөө лайв сет хийгээд яг мэдэрсэн. Яг тийм бэлтгэл яг өдрийн цагаар дэлгэц харагдахгүй яг ингээл уг нь ингээд тэг камерны өмнө ингээл хөдлөөл ингээл хүмүүсийн анхаарал татдаг тийм байвал гоё шүү яг тавьж байгаа дундаа дуртай те ингээл хөдлөөл амар ингээл тэрийг бодоод орсон чи яалч орчинч тийм байсан юм уу эсвэл юуш тийм байсан хэцүү юм бэл яг ингээд өөр төр мэдсэн тэр хэцүүг нь тэр Никагээ тохны яцсан байхгүй хүмүүс ивдээд аваа гарцаа зүгээр л гоё бүжиглээл айгуу тайв тэр юун сет бол сайн ижилээ би танихгүй л дээ гэхдээ надад айгуу тийм артистизм бол таалагдсан шүү. Ер нь манай Монгол эмэгтэй дижейний нэрийг харангуут нь дандаа царайлаг хөтөд байх. Ер нь эмэгтэй дижейнер царайлаг. Харин тий. Ер нь дижейнер тэгэл. Оросд бол манай эмэгтэй дижейнер бол илүү ямар ч Европын юунс ч юм уу те хипхоп нь биш л те. Ер нь бол илүү шүү. Царайлаг. Гэтэ скил сайтай бүгд. Тэд чинь бол зарим нь бол зүгээр л ингээл модель хийгээл чихв зүц ингээл гоё ингээд юм уу хар би харуулсан тэгэл зогсвол болоо юм шүү. Энд болохоор бүгд өөрсдөө микс гэсэн хийдэж шүү. Яг шууд тоглолт шүү дээ. За тэгэхээр Монголын дижейнер бол ямжсан Оросынхоос тутахааргүй бүр илүү скилтэй чадварлаг юм байна. Тэгээд винтэд ингээд дижей хийх үед чи ер нь хамгийн тийм фаны хөгжилтэй одоо дурсамжууд ямар байна? Хөгжилтэй ярих зөндөө бол. Яг хамгийн топ одоо яриад өгөөш. Тэгээд ярьж болох юм аа. Чи нөө юу For Sambuca гэж бичлэг үзчихсэн үү? For Sambuca. Дижитал ирэл Sambuca захиална. Юутай андуурсан. Бартектай андуурсан. Юутай андуурсан? Нөө нэг дижиталийг Бартектай андуурсан. Барны зүгээр ингээ юугаа андуурсан тэгэл юу захиал. Би нэг яаж яддаг вэ? Манайч нэг тийм нэг юу болсон нэг Memories of Gesh юу лээ? Самурай гэдэг баган филм мэлэмтэй тий амар сэлэн мэлэмтэй ингээл японочдын ивент болох жоохон тийм Japanese юутай тийм тематиктэй ивент болохгүй. Тэгэл яа бүгд Япон кимоно өмсгөл тий. Тэгээ тэр үуч манай чин шишаатай юу сушим шиг бүгд гардаг гэсэн баха. Би тэгээд нөгөө тэрэн дээр аваачаа банда зүтсэн. Яг тэр Японцэн тэр банда зүтсэн. Тэгээ нэг охин ирэл юм яриад байхгүй. Тэгэхээр за би дуу захиалгах гэж байгаа юм байлгүй дээ очиол за барыг захиалга авахгүй ухаан юм хэлээ дээ. Тэгээ сонсохгүй гэдэг чинь Унагимаги авъя гэдэг. Намайг суши мэн гоо. Суши мастер. Унагимаг юу лээ нэг суши нэрсэн авъя гэдэг. Йоо би бүр Монгол сэн болсон. Суши мэн осон да гэж. Суши мастер. А Москвад. Москвад яваад сайн санахгүй нөө тэр юу хэлсэн. Тэгээ чиний ингээд юуны Instagram-ийн болон Facebook-ийн профайлаас чинь зургуудын харангуут нь дандаа те том хар залуучуудтай бүгдтэй. Йоо. Манайх найзууд ч угаасаа ихэнх нь л тэр нөө Африкууд байсан юм шиг. Бенин, Конго, Киншаса бүгд. Тийм. Москвад юу яасан юм уу? Дижейдийн арч ухт бас нэг гинтийн форс мажор тохиолдсон шүү дээ. Гинт. Тэгээ миний хажууд нэг гэрлэн дээр байх хэвээр залуу нэг Кевин гэдэг нөгөө дипап ингээ байх хэвээр шүү дээ хажууд. Тэгээ манайх чи ингээд нэг дижейтэй тэр үед чинь Рочилд үлээ айл клуб нэлээ. Тэгээ нөгөө дижейтэй доогоор шилхэн бохгүй. Тэгэл яг ингээл тоглооч би нөө амар ядарсан. Тэгээ ядархааг нь шүрмс тат юм л шүү дээ. Би яг тоглосон. Яа, шүрмс татана штэ. Шүрмс татаал шүрмс татч мангар яалч унж байгаа юм чи газар унаал хөлөө барайл
унаа ижсэн чи нэг охин над руу доош харцсан. Тэгээ үжтэй тэр л одоо хамгийн эвгүй юм. Яг тод санагдаж байгаа тэр л уг нь миний дэ шүрмэс татчих нөхөд байж хоёр найз үшээд энэ техник дээр уух муух юм эргүүлсэн охин эргүүлсэн. Өөдгөө шүрмэс татчихсан амар юм байна. Тий. Ялангуяа би заримдаа ингээд бассейн цэлж яхад гинт шүрмэс татчих бол амар хамгийн үгүй шүү. Тий, хоол идсэн орохоо шүрмэс татдаг бид идэж шин. Оо. Багтаа нэг грандд явдаг байсан. Амар юм л. Тэгээ Москвад би юу гэж анзаарсан бэ гэвэл за би юу гэж анзаарсан бэ гэвэл би анзаарсан мэн гэдэг үгийг хитрхийг ашиглаж байна. Нэг анзаарлаа. Москвад чи бол юм олон улсын залуучуудтай бол гар нийлсэн гэж хэлж болно. Аха. Чиний хувьд ер нь Монгол залуучууд ялангуяа гадаадд сурж байгаа оюутнууд бас дандаа монголчуудтайгаа биш гадаадуудтай хамт яага нийллээсэ гэж зөвлөх үү? Хамгийн наацхал тэгэл хэл сурах дээр шүү дээ. Ерөөсөл хэл сурах. Зөндөө тэмхтэйч нэг подфакт очсон. Тэгээ нэг сургууль нь олон монголтой. Тэнгүүд нөгөө нэг олоолаа монголоор яриад нэг дотор харинтаа л үүдээ очиод юу яагаал сургууль дээр очиод сурсан бол буцаал л байж таа. Би бол гадаад хэл сурахтайг орчинд нь л очиод яг мөнхийн л тэр хэлээр ярьж байвал сурчдаг гэж боддог шүү дээ. Орос дээр бол бид манай сургуульд монгол нэх байгаагүй байхгүй. 4-5 хүн тэнгүүтээ нөгөө нэг авшаагууд нь өөр ийш тийш болоход би ч ганцаараа тэгэл яг орсуудтай харуутай эдэрт найдалсан. Юу нь хэлийг тгээс сурс. Тэгэл кино үзсээр бол кино амар нөлөөсөө кино дуун. Адаглал наад зах нь гадаадтай ингэ найзлан чи хэл сурахт нь л хэрэгтэй. Тэгээ чиний бас нөгөө хүрээлч чинь тэлэн те. Хүрээлч ихтэй мэдээж монголчуудтайгаа бас гоо ингэ найс ингэ гой дотны хөвтө дотны өчтэй. Тийм л байл зүгээр хта. Манай Дон Трюдо бас үний Москвадаага монгол оюутнуудын нийгэмлэгд юу идэвхтэй байсан уу? Үгүй би тэрэнд жоохон дургуж хайш. Тэр нөө оюутны холбоо энэ гэдэг чинь тэр чинь юм баггүй. Монголын оюутны холбоо нь ивент хийдэг. Намзих гэдэг бас нэг тийм ивент хийдэг. Тэгээ Лемон гэдэг нэг клуб байсан. Тэд нар бас ингээд жилийн одоо монголчуудын шоуг ингээд зохицол хувааж хийдэг юм л би болохоор нөгөө нэг панжи гэдэг хатаага нилээд эсэргүүн бол би нөгөө клубд ажиллаж байсан мэдэн шүү дээ. Ийгвэл тэтэр ингээд хараас нь тархитуулаад өгсөхгүй. Клубудаач тэр нэг тохирлож чадахгүй шүү дээ. Тэгж хүнд ингэ юу яаж яах нь битээр болохоор айтаахан яриад битээр тэр гурав зүсээ гарч зүсцэн бохгүй шууд ивентүүдэд зарлаад давхцаал ихэндээ бүр бавшаа таксгүй максгүй те юу байдیں۔ Тэгэл яг оюутнуудаа гоё ойлгох чигээл тэнд бол нэг итгэвтэй бол би нэрээ байгуу шүү. Тийм болохоор нэг харьцаа нэг тухайд бол сайн байгаагүй. Тэг яг би яагаад таамагласан бэ гэвэл нэг зурган дээр харсан чинь 2 дахь жилдээ юу хонх авлаа гэд жилүү тэр нэг шагнал юм уу юу хонх авлаа гэд ямар хон чиний бас нэг Орос Москвад суужсэн бас нэг эмэгтэй Монгол найзтайгаа зураг авахсан нэг л энэ жилдээ дахиад нэг хонх авчихлаа тэгэнгүүт нь би бас нэг Монгол оюутны холбооны бас нэг шагнал авсан болоо гэж зүгээр хувьдаа л бодсон. Ггүй тэр тийм аавг Төө энэ юм байсан. Тий. За. Тэгээд бас өөрийгөө бас ер нь доонууд дээр ч гэсэн бас зурган дээрээ одоо Перу. Тийм Перувиан, тийм Перуан. Перувиано. Перу ч бас би өөрөө пост төстэй гэвэл яг далбай нь цагаан улаан. Тийм дээ өнгө нь пост ингээд юу цагаан дээрээ ингээ улаан юу Сингапурын юу талбайтай төстэй дөө. За Дон Трюдо маань Перу явж үзчихсэн үү? Перу явж үзээгүй манайх ч бүр багаас нэг Испанд нүүцсэн байхгүй. Тийм. Тэнхтээ байдаг л хамаатан. Зөв. Перу бол явж бихт явах амар сонирхолтой, амар дуртай үзье гэж бодоол. Тэгээ би бас яг чамайг судлахдаа сонирхолтой мэдээнүүд оллоо юу гэвэл юу Перуд чинь баг төмсний 1000 гаруй төрөл байдаг билүү? Төмсний. Перугээс бол ер нь бол төмс гаралтай бас помидор лойл төмс нь хамгийн амар экспорттой шүү дээ. Төмсний экспорттой. Сайтай олон төрөл. Манай ах надад нэг 200 жийсэн Мигэл гэдэг ах 2000 ч гэлмэдэг. Айгуул олон байдаг шүү. Хар төмс байдаг ч гэж шүү дээ. Бол чихэр төмс бол маш их дуртай. Аха. Чихэр төмс. Тэгээд Перучин бас инка тэнгууд нь лама байдаг. Тэ ерөөсөө инка нар шүү дээ. Инка нар тэг гол юм лам гүрөөс. Лама. Нэр монголоор бол лам гүрөөс гэдэг юм. Лам гүрөөс гэж хэлдэг. Нэг Чикагод ч юу байгаа шүү Chief Keef rapper байгаа. Тэр чи бас ламаг бас өөр юм хэлдэг. Нэг бууг лама гэж нэрлэдэг. Тий. Янз.
Бас Улаанбаатарт Наска гээд Peruvian ресторан байгаа. Тийм манай Тиогийн ресторан. Айгу гоё ресторан. Ер нь Перу бол ямар төрлийн хоол вэ? Би бас тэр талаар ярьж чамаас асуу гэж бодсон. Перу бол юу шүү дээ. Сифуд айгу гоё. Сифуд нь би бас жоохон дуртай. Тэгээ яг үндэсний хооллол бол бас айгу олон. Айгу олон төрөл. Миний хамгийн дуртай энэ Наскад ломо салтаа гоё. Ломо салтаа. Тэнгүүтээ чичарон гоё. ломо салто. Салтаа. Ломо салтадо. Тий. Чичарон бас гоё дуртай. Антикуч бол бас дуртай. Гэтэ ах одоо байхгүй болохоор хийхгүй л шүү. Писко байгаа юу Монголд? Писко байгаа. Тий, Писког өөртөө оруулж. Писко ч одоо хамгийн гол нь юм шүү дээ, тий. Peruvian Pisco. Pisco байгаа. Манайд Pisco sour гэж байна. Pisco дуртай шүү. Би Наскад 2 ч юм уу 3 удаа хоол идчихсэн. Нэг юуны юу лээ. Тагнуулын тэнд байж хахад. Тийм. Хамгийн анхных чинь гутлын оройр дээр байсан. Хамгийн жижигхэн байсан. Монголд юу н одоо юу Peruvian хүмүүс хэр олон байдгийг. За 10 дотор бол байгаа. Яг ингэж ирээд суурьцсан. Тэнгүүтээ хүүхдүүд гэх юм бол ер нь 20 гам гарах юм байна. Яг Peruano гэвэл цөөх шүү дээ. 20 гарал. Тэ хүүхдүүд нь бас тооцоод шүү дээ. Би бол 20 30 хавцаалж байна шүү дээ. Бас маш сонирхолтой юм аа. Юу тэнгүүд нэг одоо тэг Куб ч юм уу эсвэл Испани юм уу Испани хэлтэй монголчууд бас тэнгүүд нь бас одоо жил Перу ч юм уу хэр нийлдэггүй групп мөр гэж байх уу? Байгаа. Тэд нар ч цөөхөл юмч тэг штэ. Тэгэл хоорондоо тэгэл болж өгөл уулзалтыг бодно. Цөөхөл юмч тийм ээ. Тэгэл сарданыг бол ямар ч зуулсан. Хууч нөгөө 20 морионоос өмнө бол Наска дээр ч юу болдог байсан юм чинь. Латино паре. Тэн дээр айгүй их уулзалцдаг. Тэгээ зөвхөн Перучлэлтгээс бас Кубуд байгаа. Колумбууд ч байгаа. Цөөхөн тооны. Яг Латин Америкуудных нь 140 байх юм тий. Худлаа ярьсан гайг баг. Ямар нэртэй ресторан билээ? Милис тийм шүү дээ. Ман Даниэл ах ресторан. Амар гоё найрсаг олон жил болж байгаа шүү дээ. Амар олон жил болж. Багасаа л би тентхийн нөгөө нэг шоколадтай кейкэнд аюу дуртай. Яг баг вахт нэг Кубилч сайт юм шинэ он гаргадаг гэсэн байхгүй. Тэнгүүд яг нэг милксийн одоо зарагдаад байгаа чоколад кейк нэрдэг. Тэгээд инспектор өч хийгээд аваад ирсэн. Тэгэл тэнд бол би амар дуртай шүү дээ. Одоо л хаяа очоод идчихлээ. Тэгэхээр монголчууд ч ерөнхийдөө бол нэг загас баг иддэг. Тэгэхээр чи бол ер нь загсан дугаасаа дуртай юм байна сая хэллээ дээ seafood тий. Тэгэхээр 8 жамилж нийлэн дуртай. Яг загасч байсан. Бид нэг 8 идэж үзье гэж Наска идчих. Баг ш. 8 байд юм уу? Ба. Nice. Хаанхын 8 нэг Японы янз бүрийн хоолны юу эсвэл эдэнгүүдэнтэй бүтэн одоо 8 гэдэл тэгэл. Би тийм амар шээ бэлтцсэн, шаардсан нэг тийм л. Амжсан дээр хоёлаа төгөлд тэгж яагаад нэг яа л да. Наскад. Орой. Наскад хоол хий. Тэгээд Дон Турито маань ер нь бол цаашдаа DJ-с гадна бас өөр уран бүтээл хийх юм байна тий. Тий. Би нөгөө Жакул найцтайгаа юу яатсан Cartella Music гэдэг одоо бид төр ч хамтлаг болцсон тэгэл. Яг иймэрхүү уран бүтээлүүд ер нь хийн гэж бодож байгаа шүү дээ. Цаашдаа бодож төлөвлөсөн байгаа. Зорилгоо тавьсан тэгэл эхэлсэн өөр прожект эхэлсэн л явж байгаа. RNG event-ийг чинь хаяад бид нөө Russian Party гэдэг байхгүй. Нэг жилдээ нэг тэгээ нэг жижиг ивентүүд 2 3 шүү дээ. Монголчоос нь Оросууд байгаа шүү дээ. Орос хэлтэй хүмүүс ч байгаа. Тэднийгээ шийчин Жакулта Cartella Music DJ-гээ чинь тэгэл шинэ прожект л юм да. Манай Дон Турито бол тэгээ Орос партнуудыг бацах юм байна. Латино партнуудыг бацаад яг жихэн одоо картел болж байгаа юм байна да. Яа. Тэгээ Cartella гэж лого намайг надад таалагдсан. Яг нөгөө пончо. Тийм пончотой. Нөгөө би ч бандана зүудэн штэ. Жакул ч нөгөө малгай өмсчдөг. Тэгэл хоёул юм понч хоёул хинтээ ярьсан клипэн дээр пончо өмсгөө гэдэг 2 пончо байгаа штэ. Тэгээ ярьжсэн энд логого нэр ингэчүү гэл. Тэгээ цаа чи амар хөөрхөн лого ийцсэн. Надад амар таалагдсан штэ. Жакул хийсэн мө? Зэн цаа чи шууд ийцсэн штэ. Наа чи амар авьяастай лого мого хийчин. Дууныхаа бүх юмыг янзалчин. Хоолойг л одоо бол вообще бүр Жакул дээр бүх юм явж байгаа. Тэнгүүтээ видео эдит чинь цаач бол амар авьяастай л зэл. Nice. Тэгээд
Дон Торидо сайхан ярилцсанд баярлалаа. Би нэг асуултаа марцсан байна шүү дээ. Ер нь бол ингээд ер нь бол чи бол яг Монголын бас нэг хоёр хипхоп бүлгэмтэй дотн юм шиг байлээ. Хоёулаа ээл үсгээр нэр нь эхэлдэг. Ямар хоёр? Lumino лойчсан. Тий. Тийм үү? Тийш Luminoч бол ахнар шүү дээ. Миний одоо энэ Minted явж байгаа. Minted ингээд Монголд ирээл үлдсэн бас шалтгаан бүгд Luminogoос л эхэлдэг шүү дээ. Яг тэр Москвад исэн тоглолтноос хойш те танилцал ах нартай бол уусаа амар респект шүү дээ. Luminoтэй тий. Золоохтой нь ялангуяа бол айгүй дотн шүү. Хамт ажилтдаг юм. Лойчсон тий манай гардаж авах найзууд би. Дажгүй залууч юу юм шүү дээ. Мундаг ер Монголын одоо хипхопыг авч явж байгаа. Гардад юу ярих вэ тэрний тэр. Сүүл одоо тэнийг хийцэн байсан дунд хизээ цацах юм гэдэг. Бороо гэдэг тэр амар л. Тэр радиогоор л сонсогдчихсэн тий бороо. Яа тэрийг хурдан цацсаа л гэж үзсэн. Би тэрийг бол мэдгүй гардаг ингээд дуунууд ингээд би диж явахтай л гардын дуунууд тавина шүү дээ тий. Тэнгүүд ингээд дуунууд ирээд тах болгонд ингээд өөр дандаа өөрөөр болгоод шүү дээ. Дандаа ингээд шатахаад левел ап. Жахваг бол бүр юун дуртай байсан юм аа. Бүр нөө trap sense тэр дуунаас нь л бол дуртай байсан. Тэгээ тэр үедээ бас танилцааг байсан баг. Аригууд нэг хальт танилцсан гэж байна. Ийм ч би өөр нэг гадаадад олон жил амьдэрсэн ч болоо яг нэг Монгол парнд болдог. Тэгэнгүүт нь дандаа Монгол хөгжмөө тавиал надад амар таалагддаг. Тэгээд би нэг Монгол юу бид ботож ирэнгүүтээ юу анзаарсан бэ гэвэл нэг клабуудад Монголд амар одоо тийм баг тавиад байдаг. Тий. Тэгээд тэнгууд нь одоо бодонгууд нь би бас бодож байгаа. Би бас гадаадын дуунуудаас гадна бас манай Монголын бүр тийм клаб бангерууд байна шүү дээ. Жишээлбэл тэгээд Дон Хуан ч юм уу. Баярлалаа. Давханагт тавихаар гайгүй юм билээ. Нэрээ тийм хандлагууд байдаг гэсэн шүү. Монгол дүнч өрдөө Монгол дуу нэг тавихгүй ч юм уу те. Тийм хандлага тэр нэгт яг дуусчихсан үе нөхөө. Тэнгүүд биелийн эсэргээр нөөс байхгүй. Манай одоо хамт ажилласан найз шүү дээ. Эсэргээр нь лойчсон дуунууд амар тавьдаг. Аргуугээ дуучин бас л тэр үед амар дуусан шүү дээ. Тэгэл өнөөдөр уун муун гээл лойчсны DJ авахгүй би л өөрөө. Тэгээ эсэргээр яг Монголд ариунаа тавьдаг. Минжин сорын тэр нөгөө нэг гойго дунд гэж тэдрээгээ тавьдаг те. Тэгэл ерөөсөө тэр юм л алдахгүй тэгэл яг рилэр байсаар аваад минттэй орж ирэл тэгэл минтэд ч гэсэн лойчсон тунд бол бардны байд шүү дээ. Гой бангер охин бол би бол дуртай шүү. Тавиал. Тийм би бас өөрөө юу хүсдэг вэ гэвэл бас Монгол уран бүтээлчтэй бас дэмжээд те. Тий. Бас дэмжээд бас утгагүй бас манай Монгол артистууд дэлхийн тайзан дээр гараасаа гэж хүсэж байгаа. Удахгүй ш би бол Москва явах төвшөө гарцсан л гэж харсан шүү дээ. Хамгийн сүүлд би 2 жилээр Москвад очиод нэг ивент хийсэн байхгүй. Тэнгүүд яг гадаад ивент төр тэгээ би Luminoгийн дуу тавьж байгаа. Тэгээ нөө лойчсныгаа дуу тавьж байгаа. Яг л ямар чанарын өвчс ямар ч ялгаа байхгүй бүжиглээл зарим орс дуунаас илүү. Яг тэр Luminoгийн тэр дуунуудын бөмбөр бол амар ш. Лойчсны гэсэн. Тэр хоёр л бүжиглүүлж илээ. Бүр яалтч бүжиглүүлж илээ. Гадаад уудаг ш. Тэгсэн тэгээд интернэшнл пар байсан юм яа. Латин Америк уудч байсан, Африк уудч байсан, Орос ууд бүгд л байсан. Багастан уудч байсан. Бүгдээрээ тэгээ ингээд харагддээ ш. Диж бол хар мэддэгдэн ш. Бүгдээрээ бүжгэлж байгаа юм чи. Үгийг мэдхгүй ойлгохгүй. Гэхдээ нөгөө химэл юу н гоё. Яг л юм л. Нүшээ гарцсан бах уу. Ялчгүй Монгол хөгжим бол угаасаа үгийг нь ойлгохгүй ч болно. Гэхдээ тэр мэдрэмжийг тэр сэтгэл хөдлөлийг нь бол дуугаараа бол ялцчгүй мэдэрдэг те. Тийм хөгжим хэлгүй шүү дээ. Хэлгүүч юу гэх юм те. Яг гоё хөгжим бол тэгэл ойлгоо. Би ч одоо герман хэл мэдгүй шүү дээ. Гэхдээ би одоо Рин Мин ч юм ингээд Австрийн өөртөө Казанау хинд болдог. Титер би бас дуртай. Итали бас сайн мэдгүй жоохон ойлгоо. Тэгвэл сферэ баста бас дуртай. Яг гоё л дуу бол гоё л дуу гэдэг юм л. Хаач хэнийг ч ямар ч хэлтэй бүжиглүүлчихдэг. Энийг та бүхэн Дон Торидо хэлж мэдээ Дон Торидо, Дон Хуан болон Сикарио Жакулта Картела Music гэж удахгүй 3 таа гарлаа. Шинэ удахгүй 3 дахь дуугаа гаргаж байгаа. Явж исэн Дон Торидодоо сайхан ярилцсанд баярлаа. Маш их баярлаа. Баярлаа амиго. Тэгэд ажил үйлсэнд бүх юмд нь одоо сайн сайхныг хүсье. Тэгээд hasta luego. Hasta luego. Баярлалаа чамд амжилт хүсье. Чао.